Хадгаламжийн даатгалын корпорациас үзүүлж байна. Иргэдийн санхүүгийн боловсролд зориулав. Зөв зуршлаас хөрөндлөл эхлэнэ. Энэ нь таны ирээдүйд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Ихэнх хүмүүс их мөнгө олж байж л хадгалнаа гэж боддог. Гэвч бодит амьдрал дээр хөрөндлөл үүсгдэг хамгийн хүчтэй арга бол их мөнгө биш, зөв зуршил юм. Хөрөндлөл бол богино хугацааны уралдаан биш, харин урт хугацааны аялал. Сард их мөнгө хадгалах зорилго олон хүнийг эхлэхээс өмнө шантраадаг. Хөрөндлөлийг амьдралын хэвшил болгосон Япончууд баг багаар ахиц гаргадаг кайзен аргыг ашигладаг. Кайзен аргыг ашиглавал бага мөнгөөр эхлэн тогтмол хадгална, аажмаар нэмэгдүүлнэ. Жишээлбэл өдөрт ердөө 1000-аас 2000 төгрөг хадгаллаа гэж бодоход сард 30,000-аас 60,000 төгрөг, жилд 360,000-аас 720,000 төгрөгийн хөрөндлөл үүсгэх боломжтой. Энэ нь их мөнгө биш мэт санагдавч зуршил болвол асар том үр дүн авчирна. Хөрөндлөл үүсгэх 4 алхам. Нэгдүгээрт маш багаар эхлэх хэрэгтэй. Өөрийгөө шахаж хэд өндөр дүн тавих нь хурдан бууж өгөх шалтгаан болдог. Хоёрдугаарт тогтмол байдал хамгийн чухал. Өдөр бүр эсвэл орлого орох бүрд хадгалах нь хөрөндлөлийг амьдралын нэг хэсэг болгодог. Гуравдугаарт аажмаар нэмэгдүүл. Нэгэнт зуршил болсон үед хадгаламжийн дүнг баг багаар өсгөхөд амархан байдаг. Дөрөвдүгээрт жижиг зардлуудаа багасгах. Өдөр тутмын кофе, хэрэгцээгүй захиалга зэрэг жижиг зардлуудыг багасгах нь кайзен сэтгэлгээний бодит жишээ юм. Бодит амьдрал дээрх жишээ. Ахлах ангийн сурагч Б өдөрт 1000 төгрөг хадгалж эхэлжээ. Эхэндээ энэ нь ач холбогдолгүй мэт санагдсан ч 3 сарын дараа хадгалах нь зуршил болж 6 сарын дараа дүнгээ нэмэгдүүлсэн байна. Жилийн эцэст тэрээр оюутан болоход сургалтынхаа төлбөрийнхөө тодорхой хэсгийг хөрөндлөлөөрөө төлж чаджээ. Энэ бол кайзен аргын бодит үр дүн юм. Өнөөдрөөс эхэл нэг жижиг алхмаар амьдралаа өөрчил. Та хадгаламжийнхаа аюулгүй байдалд санаа зовж байна уу? Бүх арилжааны банкны 20 сая хүртэлх хадгаламж хуулийн дагуу хамгаалагдсан. Хадгаламжийн даатгалын корпорац